үндэсний үйлдвэрлэл гэж юу вэ? Үүнд доорх үндсэн хүчин зүйлүүдээр хариулагдаж болно. 1. Ажлын байр бий болгох нь ажилгүйдэл ядуурлыг бууруулах гол хүчин зүйл болдог. 2. Улс орны эдийн засгийн хөгжилд түлхэц болохоос гадна гадагшаа урсах мөнгөний урсгалыг дотооддоо авч үлддэг. 3. Импортын хүнсний хэрэглээг дотооддоо хангаж эрүүл аюулгүй хүнс хэрэглэгчдэд хүргэж байдагт оршино. Энэ бүгдийг харахад Монгол улсын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа төдийгүй нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаг байгууллага юм. За сонголтын дүнг танилцуулъя. Бид өнөөдөр 4-ийн 1-2 кодтой хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах хяналтын утсаар танаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн, бага эрсдэлтэй дүгнэгдсэн та шалгалт хийсэн тухай тэмдэглэл хяналтын утастай танилцаж гарын үсэх зурноо. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг манай хамт олон нэмэгдүүлж ажилланаа. Яг манай хамт олон дамжуулсан. За маш их баярлалаа. Жигдүүч компани анх 2005 оны 12 сард 4 хүний бүрэлдэхүүнтэй Монголдо үйлдвэрлэх чин хүслээр үйлдвэрлэлээ эхлүүлж байсан бол одоо хоногт 8-аас 10 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий 30 гаруй ажилтнтай Монгол улсын мань үндэсний хэрэглээний 40%-ийг дотооддоо дангаараа ханган ажиллаж байна. Түүнийч баталж олон улсын эрүүл аюулгүй хүнсний стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний сертификатыг Япон улс Жигдүүч компанид олгосон байдаг. Я представляю немецкую компанию Гидрозоль. Би Герман улсын Гидрозоль компаниг төлөөлөн ирсэн. Бид 10 гаруй жилийн турш Жигдүүч компанитай хамтран ажиллаж, техник технологийн дэмжлэг үзүүлж ирсэн. Цаашдаа ч үзүүлэх болно. Одоо бид монголчуудаа Герман технологиор сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээ нээж, олон улсын чанар стандартыг бүрэн хангасан эрүүл аюулгүй Улаанбаатар сүүгэн хэрэглэгчид та бүхэндээ хүргэж байна. Ер нь бол монголчуудын хувьд бол сүү цагаатны уламжилт хэрэглээтэй. Ийм учраас бид нэр сүү цагаатайг бол тогтмол хэрэгжилж явах хэрэгтэй. Одоо бол яг нийгэмдэр нэг хоёр ойлголт яваад байгаа шүү. Нэг нь болохоор зэрэг хатаасан сүү, нөгөө талд нь цэвэр сүү гэсэн. Яг үүндээ бол хатаасан сүү ч гэсэн цэвэр үнэний сүү. Харин энэ хатаасан сүүний маань чөлөөчийг гадагшлуулсан болохоос биш нэмэлтээр ямар нэгэн химийн бодисыг нэмээгүй. За бид нэр харин сүүлийн үед дэвшилтэд техник технологи гарч савлгааны хувьд тетрапак савлгаа тийм ээ агаар оруулахгүй савлдаг юм савлгаа гэсэн. Дээрээс нь одоо юу ячтэй хамгийн сүүлийн үеийн ариутгалын систем гэж юм тийм ээ. Энэ ариутгалын өндөр технологиудыг нэвтрүүлснээр энэ сүүн бүтээгдэхүүн маань чанар дээрээс нь эрүүл ахуйн одоо баталгаатай болж байна. Зорилготой, зорилттой, дэвшилттэй хамт олон хэрэглэгч ард түмэндээ зориулж чанартай бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлэн Улаанбаатар нэрийн Улаанбаатар сүү үйлдвэрлэн худалдаанд гаргаад зогсохгүй. Улаанбаатар нэрийн тараг тун утгагүй хэрэглэгч та бүдийнхээ өргөн хэрэглээнд нийлүүлэхээр тус байгууллагын хамт олон чармайн ажиллаж байна. Эрүүл ахуйн хувьд тараг үйлдвэрийн аргаар боловсруулж бий болгож байгаа энэ тараг бол сүүг маш өндөр температурт ариутгаад буцаагаад тараг бүрэх температур хүртэл одоо хөргөөд за тэгээд бүрэлтийг бол тухайн температурт нь бариад дараа нь бол савлгаа хийгддэг. Энэ бүх процесс эхнээсээ эцсээ хүртэл агаартай ямар нэгэн байдлаар харьцахгүй. Агаараас юм уу бусад одоо зүйлээс бохирдно гэсэн ойлголт байхгүй. Ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тэд өнгөрсөн 10 гаруй жилийн шаргуу хөдөлмөрийн дүнд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ борлуулалт өсөн нэмэгдэж түүнийгээ дагсан үйлдвэрлэлтийн орчин үеийн дэвшилтэт технологийн баазад суйрлан өргөжүүлж өөрсдийн гэсэн үйлдвэрийн байрыг барьж ашиглалтанд оруулж үйлдвэрлэлийн үндсэн түүхий идүүдэн Оросын холбооны улс, Герман, Франц зэрэг орнуудаас импортлон авдаг нь тэдний бүтээгдэхүүний чанарыг бэлгэнээ харуулаад зогсохгүй. Компани зүгээс ажилчдынхаа аялал зугаалга, ахуй хангамжийг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь ажлагчдын ая тухтай орон байраар хангах асуудал юм. Энэ ажлын хүрээнд 5 айлын орон сууцыг ашиглалтанд оруулснаар 5 тухтай тоглог орон сууцнд оршин сууж байна.
Төхний хэд рүү мордлоо хорж ийл. За сайн яваад ирээрэй. Хэний зүрх олонний төлөө цогцлно. Тэр үнэхээр агуугийнх гайхалтай үгээ нэгэн алдарт сэтгэгч хэлсэн байдаг. Чигт хүчээр зогсолтгүй урагшлах энэ их айлын хамтын хүчээр зогслоох амжилт тасралтгүй үргэлжилсэн.